За сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр бүгдээрээ үндсэн 41-ийн өгүүлэгчээ дакутын хан дакутын ёон авч яаж хувирдаг талаар багш нь хичээлээ заах гэж байна. За тэгэхээр өмнөх хичээл дээр хирагана усаг маань үндсэн 46 усгаас бүрддэг. 5 шиг 41-ийн өгүүлэгчээс бүрдэнэ. За тэгээд 41-ийн өгүүлэгчийн дотроо дакутын хан дакутын ёон гэсэн тэмдэглэгээнүүд авч гээгүүлэгч үүсдэг гэж багш нь хэлж исэн. Тэгвэл дакутын буюу баруун дэд өнцгтөрөө 2 богино зураас авч хувирдаг К, С, Т, Х-гийн игнэний 20 гээгүүлэгч байдаг бол хан дакутын буюу Бөөрөнкийн тэмдэглэгээ авч хувирдаг Х-гийн игнэний 5 гээгүүлэгч байдаг. Харин жижиг Я юу ёо авч хувирдаг дандаа И буюу 2 дугаар игнэний гээгүүлэгчүүд маань баруун доод өнцгтөрөө жижиг Я юу ёо авч гээгүүлэгч үүсдэг байх нэ. За тэгвэл дакутын буюу тэр богино 2 зураасыг авч хувирдаг дороох 20 гээгүүлэгч байдаг. Тэр нь болохоор К-гийн игнэний 5 гээгүүлэгч, С-гийн игнэний 5 гээгүүлэгч, Т-гийн игнэний 5 гээгүүлэгч, Х-гийн игнэний 5 гээгүүлэгчүүд маань баруун дэд өнцгтөрөө 2 цэг авч хувирдаг байх нэ. За тэгвэл одоо ингээд ангаараа байхад эхний тэр К-гийн игнэний гээгүүлэгчүүдийг та бүхэн маань К, К, Q, К, К гэж уншина тийм үү? Тэгвэл баруун дээд өнцөг дээрээ дакутын буюу 2 цэг авахаар ямар гээгүүлэгч болох вэ гэхээр К-гаас Г гээгүүлэгч болж хувирдаг. Тэгвэл одоо К дээрээ дакутын буюу 2 цэггүй байх юм бол К гэж уншина, 2 цэг ороод ирвэл Г гэж унших нэ гэсэн үг. За дараагийн гээгүүлэгч. Өмнөх гээгүүлэгч маань Ки баруун дээд өнцөг дээрээ дакутын буюу 2 цэг авахаараа юу болж гинэ үү? Ги болоо явчихжээ. За Q гээгүүлэгчээс Гү гээгүүлэгч үүснэ. К гээгүүлэгчээс Г, К гээгүүлэгчээс Го гээгүүлэгч үүсдэг. Тэгвэл К-гийн К, Q, К, К гэсэн 5 гээгүүлэгчийн маань баруун дээд өнцгтөр 2 богино зураас ороод ирвэл Г, Q, Г, Го гэсэн гээгүүлэгч үүсдэг байх нэ. За дараагийн игнэний гээгүүлэгчүүд маань С-гийн игнэний Са, Ши, Сүү, Сэ, Со гэсэн 5 гээгүүлэгч байгаа. За тэгэхээр Са гээгүүлэгч Са, Ши, Сүү, Сэ, Со гэсэн энэхүү 5 гээгүүлэгчийн баруун дээд өнцгтэр дакутын буюу 2 богино зураас тэмдэглэгээ авахад Са гээгүүлэгчээс За гээгүүлэгч үүсдэг. Тэгвэл за Ши гээгүүлэгч дээр 2 цэг тавихаар 2 богино зураас тавихаар Жи болно. Сүү дээр дакутын тавьвал Зөө, Сэ дээр дакутын Зэ, Согоос Зо гээгүүлэгч үүсдэг байгаа. За тэгвэл Са, Ши, Сүү, Сэ, Со гэсэн гээгүүлэгчүүд маань баруун дээд өнцгтэр нь дакутын тавихаар За, Жи, Зүү, Зэ, Зо гэсэн гээгүүлэгч болж хувирч байна. За дараагийн гээгүүлэгч бол Тагийн игнэний 5 гээгүүлэгч байгаа. Та, Чи, Цүү, Тэ, То. Тэгвэл Та, Чи, Цүү, Тэ, То гэсэн энэхүү 5 гээгүүлэгчийн баруун дээд өнцөг дээр нь дакутын тавьбал Таагаас Дагийн игнэний гээгүүлэгч үүсдэг. За Та дээр дакутын авлаа Да, Чи дээр дакутын авлаа Жи, Цүү дээр дакутын авлаа Зөө, Тэ-гээс Дэ гээгүүлэгч үүснэ. То гээгүүлэгчээс До гээгүүлэгч үүсдэг. Тэгвэл Да, Жи, Зүү, Дэ, До гэсэн гээгүүлэгч үүсэж байна гэсэн үг байна. За хамгийн сүүлийн 5 гээгүүлэгч Хагийн игнэний 5 гээгүүлэгч байгаа. Ха, Хи, Хүү, Хэ, Хо гэсэн 5 гээгүүлэгч. Тэгвэл Хагийн игнэний 5 гээгүүлэгчийн баруун дэд өнцөг дээр нь дакутын буюу 2 зураас нь тэмдэглэгээ тавихаар Хаагаас Ба игнэний гээгүүлэгч үүсдэг. Тэгвэл Хаагаас Ба, Хигээс Би, Хүү гээгүүлэгчээс Бүү, Хэгээс Бэ, Хоогоос Бо гэсэн гээгүүлэгчүүд үүсдэг. Тэгэхээр Ба, Би, Бүү, Бэ, Бо гэсэн гээгүүлэгч болж байна. За тэгвэл дакутын буюу баруун дэд өнцөг дээр 2 зураас авдаг энэ 20 гээгүүлэгч л хувирдаг. Бусад гээгүүлэгч бол ингэж дакутын авч хувирдаггүй байх нэ. За дараа нь хан дакутын буюу Бөөрөнкийн одоо тэр тэмдэглэгийг авч хувирдаг Хагийн игнэний 5 гээгүүлэгч л байдаг. За энэ Ха, Хи, Хүү, Хэ, Хо гэсэн 5 гээгүүлэгч маань баруун дэд өнцөг дээр нь хан дакутын буюу Бөөрөнкийн тэмдэглэгээ авахаар Хаагаас Па, Хигээс Пи, Хүүгээс Пүү, Хэгээс Пэ, Хоогоос По гээгүүлэгч болж хувирдаг байх нэ. Тэгэхээр хан дакутын буюу тэр жижиг Бөөрөнкийн тэмдэглэгийг Ха, Хи, Хүү, Хэ, Хо гэсэн энэ 5 гээгүүлэгч л авч хувирдаг байх нь шүү. За хамгийн сүүлийн хувирал.
За тэгэхээр 3 дугаарт нь огш нь нөгөө 41 гээгүүлэгч маань ёо буюу жижиг яю ёо гэсэн гээгүүлэгч авч хувирдаг гэж хэлж байсан. Тэгвэл яю ёо гэсэн гээгүүлэгч авч хувирдаг 12 гээгүүлэгч байдаг байх нэ. Тэгэхээр ямар 12 гээгүүлэгч байдаг вэ гэхээр үндсэн одоо 41 гээгүүлэгчийн дандаа и буюу 2 дугаар гинэний тэр 7 гээгүүлэгч одоо жижиг яю ёо авч хувирдаг байгаа. За тэдгээр 7 гээгүүлэгч нь ки, ши, чи, ни, хи, ми, ри гэсэн эдгээр 7 гээгүүлэгч нь баруун доод өнцөг дээрээ жижиг яю ёо авч нэг аваа бүрдүүлж хувирдаг байгаа. Тэгвэл сая дакутем буюу 2 зураас хан дакутем буюу бөөрөнхий тэмдэглэг авч хувирч исэн гээгүүлэгчүүдийн маань мөн адил и буюу 2 дугаар гинэний гээгүүлэгч нь баруун доод өнцөг дээрээ жижиг яю ёо авч хувирдаг байх нэ. Тэгвэл ги, жи, жи, би, пи ингээд нийтдээ 12 гээгүүлэгч маань жижиг яю ёо авч хувирдаг байх нэ. За одоо хувирсан гээгүүлэгчүүдээ багш нь харуулъя. Тэгэхээр баруун доод өнцөг дээр жижиг яю ёо авч яаж хүчигдэх юм бэ гэдэг маань ингэж хүчигдэх юм. Тэгэхээр түрүүнд үндсэн 41 гээгүүлэгчийн ки, ши, чи, ни, хи, ми, ри гэсэн 7 гээгүүлэгч маань хувирна гэж багш нь хэлжсэн бол одоо энэ дээр кигийн баруун доор жижиг явчлаа. Кя, кигийн баруун доор жижиг ювчлаа. Кю, ки баруун доор нь жижиг явчлаа. Кё. За тэгвэл шигээс юу үсэх вэ гэхээр ша, шу, шо болно. Чигийн баруун доор өнцөг дээр яю ёо авчихээр ча, чу, чо болдог бол ни гээгүүлэгч маань ня, ню, нё. За хи гээгүүлэгч маань хя, хю, хё. Ми гээгүүлэгч маань мя, мю, мё. Ри гээгүүлэгч маань ря, рю, рё болж нэг аваа бүрдүүлж ордог байх нэ. За тэгвэл нөгөө дакутем буюу хан дакутен авч хувирсан гээгүүлэгчүүдээс доорх 5 гээгүүлэгч маань жижиг яю ёо авч мэдээж хувирна. За тэгвэл яаж хувирсан бэ гэдэг багш нүхсэгтэнд харуулсан байна. Эхний гээгүүлэгч маань гя, гю, гё, жа, жу, жо, жа, жу, жо, бя, бю, бё. За тэгээд хан дакутен буюу бөөрөнхий авч хувирсан па, пи, пу, пе, по гэсэн гээгүүлэгчүүдийн маань и буюу 2 дугаар гинэний гээгүүлэгч нь пи байсан учраас пя, пю, пё болж хувирчээ. За ингээ өнөөдрийн хичээл үгээр дуусч байна. Анхаарал тавьсан та бүхэнд маш их баярлалаа. Дараагийн хичээл хүртэл түр баяртай.